За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд үндэсний бичгийн 14 дахь хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээлийн маань сэдв хол бохигшгийн дүрм. За үйл үг маань хоёр янзаар төгсөх байгаа. За эгшгээр төгсдөг байх нь байна, гүйгүүлэгчээр төгсдөг байх нь байна. За эгшгээр төгсөхдөө ингэж 7 эгшгээрээ ингэж төгснө. Үгүй адагт ордог одоо 7 эгшгүүдийг энд бичсэн байна. За гүйгүүлэгчээр төгсөхдөө навдарсал гүйгүүлэгчээр төгснө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр эн, б, д, р, с, ил гэсэн гүйгүүлэгчээр үйл үг төгсдөг байх нэ. За ингээд навдарсалаар одоо үйл үг маань төгсдөг гэсэн. За тэгээд багш нь жишээ олгоод 2 3 үгсийг авч үзье. За энэ гэвлэгчээ төгссөн юм одоо 3 үг байна. За одоо ханах цадах гэдгийн хан гэдэг үгийг бол хан гэж бичдэг байгаа. Энэ гэвлэгч дэвсгэрээр. За тунах гэдгийн туныг болонгууд тун гэж бичдэг байгаа. За сунах гэдгийг сун гэж бичдэг байгаа. Ерөөсөө үндэсний бичгт энэ гэвлэгчээ төгсдөг одоо 4 л үг гэдэг. Нэг нь юу вэ гэхэлэр чинэх гэсэн үг байдаг. Чинэх. За Б гэвлэгчээ төгссөн үгийн жишээ гэх юм бол ав хүү жив. За ав хүү жив. За Д гэвлэгчээ төгссөн үгийн жишээ айлд бэлд. Айлд бэлд гэсэн жишээ байна. За эрээр төгссөн жишээ гар захир гэсэн жишээ байна. Эс гэвлэгчээ төгссөн гэх юм бол нис болсон. Ил гэвлэгчээ төгссөн сал ол гэсэн жишээ үгийг багш нь авч үзлээ. За одоо дүрмээ танилцуулъя. За үйл үг маань навдарсал гэсэн гэвлэгчээ төгсдөг гэсэн байгаа шүү дээ. За тэгээд үйл үгэн дээр энэ навдарсал гэвлэгчээ төгссөн үйл үгэн дээр за ийм одоо толгойтой нөхцөл орох юм бол дунд нь гидс жиргэлд байгаа. За энийг болонгууд одоо цээждэхэд одоо дөхөн болох үүднээс навдарсал гэж цээжилдэг байгаа. Навдарсал гэж цээжилдэг байгаа. За навдарсал гэвлэгчээ төгссөн үгэнд үйл язгуур үндсэнд яган молор болон эсхий ишгүй дагаврыг залгуул гидсээр холууж ичнэ. Эдгээр үсгийг хувилгагч үсэг гинэ. За тэгэхээр яган молор гэж цээжлэх нэ шүү дээ тийм ээ. Навдарслын дараа яган молор ши эсхий орвол гидс жиргэлнэ гэж цээжилчих юм. Энэ бол ерөөсөө үндэсний бичгийн маш гол цөм болсон дүрм байгаамаа. Тэгэд энэ дүрмэл та мэдчих юм бол үндэсний бичиг дээрээ алдаагүй бичиж сурнаа, чаднаа гэсэн үг ээ. За яагаар ихсэн одоо 2 одоо нөхцөлийн жишээ авсан байна л да. Яган молор яа юу гэсэн жишээ байна те. Г дээр ихсэн гэсэн жишээ авсан байна. Энэ дээр наа нам гэсэн жишээ авлаа. Эм дээр магцаа мэгцээ гэсэн жишээ авлаа. За ил дээр болонгууд лаали илдүү гэсэн жишээ байна. Эр дээр рари рун гэсэн жишээ байна. Эсхий бол саяны нөгөө багш нь түрүүний өмнөх хичээлээр танилцуулсан байдлын эсхий дагавар маань одоо хувилгагч дагавар байх нэ. За ишгүй гэдэг маань ши үгүй гэж бичнэ. Ишгүй. За яган молор ши эсхий гэж тогтоогоорой. За одоо жишээн дээр авч үзье. За сунна гэж бичвэл яаж бичих вэ? Сунна гэж бичвэл за сун гэдэг үг маань навдарслын энер төгсөн учраас төгссөн. Тэгээд суны араас наа толгойтой нөхцөл орсон учраас яган молрын наа толгой гэж үзээд яах нь гидс жиргэлчлээ. За дараагийнх нь яв гэдэг үг маань өөр ихшгээр төгссөн байна. Тийм үү? Яв гэдэг үг ихшгээр төгссөн. За маар мэр нөхцөл оронгууд яг л яган молрын маа ороод яг ихшгээр төгсөн юм чинь саяны дүрм бол хамаарахгүй шүү дээ тийм ээ. Ихшгээр бол шууд залгасан. За ав гэдэг үг маань
Б-гэр төгсөн, навдарслын Б-гэр төгсөн тийм үү. За тэгээд гад нөхцөл маань яган молрын га толгой учраас яах вэ? Гэдэс жиргэлжлээ. За суу гэдэг үг маань ихшгээр төгсөн ингуут нөхцөлийг болов шууд залган бичнэ. За бил гэдэг үг маань дэвсгэр Д-гэр төгсөн тийм ээ. Навдарслын Д-гэр төгсөн байна. За мэгц нөхцөлийг болонгууд яах вэ? Эм маань яган молрын маа учраас яах нь гэдэс жиргэлжлээ. Энэ дэвсгэр Д маань яах вэ? Үгийн дунд ордог. Д болоод ардаа гэдс авлаа. За гарлаа гэсэн үгэн дээр. Гар гэсэн үг маань навдарслын мөн эрээр төгсөн тийм үү? За ла маань яган молрын лагаар эхэлж байгаа учраас яах вэ? Мөн гэдэс жиргэлэх нэ. За бод гэсэн үг маань. Бод гэсэн үг маань ихшгээр төгсөн учраас гэд толгойтой яган молрын гааг бол яах вэ? Шууд залгаж бичнэ. За өс гэсэн үг. Өс. За навдарслын эсээр төгсөн тийм үү? Наа нэг яах вэ? Яган молрын нааны учраас яах вэ? Гэдэс жиргэлжих. За олсхий. За ол гэдэг маань мөн навдарслын илэр төгсөн тийм үү? Эсхий маань яах вэ? Эсхийг залглахлаар гэдэс жиргэлдэг тийм ээ. За олон эсхий. За хөр. Хөршгүй гэсэн үг юм тийм үү? Хөр. За навдарслын ирээр төгсөн тийм ээ. За яах ёстой вэ? Гэдэс авах ёстой. Хоёулнаа. За нис гэсэн үг. Ниси. За ниси гэхэлэр яах вэ? Навдарслын эсрэг төгсөн учраас яг толгойтой нөхцөл орж байгаа учраас гэдэс жиргэлсэн байна. За За сайн яг нэг гэдэс жиргэлдэг дүрм үтсэн бол одоо гэдэс жиргэлдэггүй яах нь вэ? Шууд залган бичдэг ийм дүрм байна. За навдарслаар төгсдөг гэсэн тийм үү? Навдарслаар төгссөн үйл үнд язгуур үндсэнд ЖЧ БСДХТ. За энийг бид нэ тогтоохдоо юу гэж зэрлэх вэ? Жиж бус хот гэж тогтоогоорэй. Тэгэхээр яах нь вэ? Амархан ой танд нь тогтоогдно гэсэн үг. За жиж бус хот гэвлэгчээр ихэлсэн залгуур болон үйлдүүлэх хэвийн гагийн дагаврыг шууд залгаж бичнэ. Эдгээрийг эс хуйлгаж үсэг гэдэг. За жиж бус хот хэвийн гагийн маань эс хуйлгаж үсэг байна. За яган молор маань юу вэ? Яган молор ши эсхий маань юу вэ? Хуйлгагч үсгүүд байгаа. За энэ хэвийн гагийн бусдаар үйлдүүлэх хэвийн гагийн тийм ээ. Хүрэг мөн үү? За гих мэтийн одоо үгэн дээр тийм ээ. Айлтга гих мэтийн одоо үгэн дээр яах вэ? Гэдэс авдаггүй байх нь шүү дээ. Хэвийн га учраас тийм. За жишээг уншиж явах. За сун гэсэн үгэн дээр. За сунаж гэвэл яаж бичих вэ? Сун жоо. За шууд залгаж байна. За явжээ гэвэл яах вэ? За явжээ. За жидлоход учраас шууд дагуулна тийм ээ. Ихшгээр төгсөн шууд дагуул. За авбал. За суутал. Сагуу талаа. Бэлэд сүгэ. За гарах уу. За бодохлоор, бодуухлаар. Өссөн бэсүү, өсвөөс. За ингэж шууд залган бичнэ. За энэ авбал гэдэг үгэн дээр ингэж гэдэс гарч ирдэг те. Ав гэдэг үг маань нөгөө одоо энэ дээр нөгөө дөрөв зөрчдөг дүрэн байдаг л да. Б толгойтой нөхцөл дээр Б-гэр төгс үгэн дээр Б-гэр ирсэн нөхцөл залгах юм бол өмнө дунд нь нөгөө гэдэс жиргэлнэ гэдэг дүрэн байгаад байгаа. За энэ үгийг бол сонгоод авчихсан байна. За бид нар одоо үгэнд нөхцөл залгаж, үйл үгэнд нөхцлүүдэд залгаж бичихдээ одоо юуг анхаарах вэ? Яавал бид нар зөв бичдэг болох вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ, тийм үү? Тэгэхээр тухайн үг маань юугаар төгссөн байна вэ? Ихшгээр төгссөн юм уу? Дэвсгэр үсгээр төгссөн юм уу гэдэг бол хамгийн чухал одоо зүйл, тийм үү? Ихшгээр төгссөн л яах вэ? Ямар ч асуудалгүй тухайн нөхцөлийг тийм ээ адагт ордог ихшийг нь дунд ордог ихшиг болгоод ингээд шууд залгаад бичигдэг. Тэгвэл дэвсгэр үсгээр буюу навдарслаар төгссөн бол яах ёстой вэ? За саяны дүрмээ тогтоож аваад
аваарэ. За дараа өшөө одоо өөр яах вэ гэдэг залгамуур нь юугаар эхэлсэн бэ? Тийм үү? Хувилгаж үсгээр эхэлсэн юм уу? Эс хувилгаж үсгээр эхэлсэн юм уу? Гэдгээ бодох нь байна, тийм ээ. За мэд гэдэг үгэн дээр эгсэн залгуул яах вэ? Мэдээ эгсэн. За юм үг ингээ орно тий. Мэддэг гэвэл яах вэ? Мэдээдэг. За тэгвэл ол гэдэг үгэн дээр яах вэ? Олсон гэвэл. За намдралтаар төгсөн учраас гэдлготой нөхцөлд орлоо яах вэ? Гэдсэж хэрэглэлээ. Тийм ээ. Хүр гэдэг үгэн дээр хүрэх гэж бичвэл яах вэ? Хүр гэдэг үг маань намдралтын ирээр төгсөөд хэд толгойтой нөхцөл маань яах вэ? Жиж бус хот учраас шууд залгана гэсэн үг байна. За дараагийн дугаарт нь шууд залгаж бичих юм уу, игшгэр холбож бичих юм уу гэдгийг одоо тунгааж бодно тийм үү? Тэгээд эр үгэнд бичдэг хэлбэрээр орох байх уу, эм үгэнд бичдэг хэлбэрээр байх уу гэдгээ бас бодно тийм ээ. Тэгээд эр үгэнд эм үгийн нөхцөл залгахгүй тийм ээ. Эм үгэнд эр үгийн нөхцөл залгаж энэ бич. Ерөөсө огтхонч болохгүй шүү дээ тийм ээ. Энэ бол маш том алдаа байдаг. За мэд гэдэг одоо эм үгэн дээр тий эм их шиг орсон эм үгэн дээр одоо ингээл x-ний залгаж болох уу? Болохгүй шүү дээ тийм ээ. Их шиг орсон эм үг учраас эм үгийн нөхцлөө залгана. За ийм одоо анхаарах зүйлүүд байна. За багш нь энэ дараах даалгаврыг гэрийн даалгаварт өгч байна. Энэ одоо сорилыг ажиллаад өөрийгөө сориорой. Сорилоо дэвтэр дээрээ бичээд ажиллаад ирээрээ. За өнөөдрийн хичээл маань өгөр өндөрлөж байна. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Их амжилтыг хүсье өрөөё.